Хаан уул дүүргийн санхүү төрийн сангийн хилтэс 1921 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж хаан эзний өргөнжил төрийн 5 яам байгуулсны нэг нь сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам юм. 1965 онд бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн 79-р зарилгаар хотын засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт оруулж ажилчны районыг байгуулж санхүү төрийн сангийн хилцэн Монгол улсын төсвийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, нийслэл дүүргийн эдийн засаг, нийгмийн зорилтыг ханган биелүүлэхэд төсвийн орлогыг бүрдүүлэх, төрийн сангийн үйлчилгээг байгуулга, иргэдэд оновчтой, түргэн, шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын нэхлэн бодох бүртгэл хөтлөлт, өмч хөрөнгөнд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах, бүртгэл тооцооны ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хэрэглэгчдийг мэдээлэлээр хангах үйл ажиллагааг зохион байгуулахад эрхэм зорилго оршино. 2018 онд хаан уул дүүргийн санхүү төрийн сангийн хилцэн дүүргийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хангахад шаардлагатай төсвийн орлогыг бүрдүүлэх, орлогын бааз суурийг нэмэгдүүлэхэд нийслэл төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг 100% давуулан биелүүлэн, бүртгэл тооцооны ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, таван мэрэгшсэн нэгтлэн бодогчтой болж мэрэгжлийн ур чадварыг дээшлүүлсэн юм. Нийт санхүүчиддээ баярын мэнд хүргэе.